Гэхдээ дэлхийн бүх хүмүүс мэднэ. Хятадын сарамс маш муу бордоо эргэлдэг. Маш муу одоо хөрсөн тарьдаг. Дээрээс нь муудахгүй байхын тулд маш олон төрлийн бодис солидог. Ингэснээр нөгөө нэг сарамс гэдэг зүйл маань хүний эрүүл мэндийг хамгаалах биш, харин бүр сүйтгэх, хорт хавдар үүсгэх тийм одоо сөрөг нөлөөтэй байдаг. Би та бүхэнд нэг хоёр зүйлийн талаар ярмаар байна. Монгол Улсын ерөнхийлөгч хүнсний хувьсгал хөтөлбөрийг санаачилсан. Тэгэхээр хүнсний хувьсгал хөтөлбөрөөс бол дотоодын тариаланчид, үйлдвэрлэгчид бол нэлээд олон төрлийн хүлээлттэй байгаа. Бид нар 7 жилийн хугацаанд тариалт хийхдээ 20 гаруй төрлийн хүнсний нарийн ногоо тариалж сурсан. Улаан лойл, өргөс тэмх, халуун жинжүү одоо тийм юу гэдэг маш олон төрлийн нарийн ногоог тарьж сурсан. Гэхдээ бид нар энэ 22 оны намраас эхлээд сарамснаас бусад бүх тариалтаа болж байгаа, зогсоож байгаа. Яагаад гэвэл энэ бол мэрэгсэн боловсон хүчин гэдэг зүйл дээр баг хамт олонны үйл ажиллагаан дээр явдаг салбараа. Гэтэл биднэрт ажиллах хүч олдох үнэхээр туйлын асуудалтай байгаа. Энэ юутай холбоотой вэ гэхээр жишээлбэл хөдөө аж ахуйн сургуулийн агрономи ангид гарын 10 хороонд багтахгүй оюутан эсэж байна. Төгсөж байгаа оюутан муу адил гарын 10 хороонд багтахгүй. Гэтэл Монголд нийтдээ 1000 гаруй газар тариалангийн компани 30 мянган тариаланч байгаа. Одоо ингээд энэ намрын ногоо өдрүүд үзэсгэлэн дээр байгаа тариаланчдын ногоочдыг харах юм бол хүмүүсийн нас бүгдээрээ одоо 40-оос дээш настай. Энэ салбарт залуучууд орж ирэхгүй байна. Сарамс гэдэг болохоор монголчууд одоо яг нэг айл өрх бүр жилдээ 1-2 хилийг худалдаж авдаг. Яах гэж авдаг вэ гэхээр нөгөө нэг ханаа томноос сэргийлэх өвчин эмгэгээ одоо эмийн бус аргаар илэршүүлэх гэж авд юм байна. Гэтэл манай дотоодд болохоор нийт нэг 1600 га талбайд 16000 тонн сарамс ургуулах эрэлт хэрэгцээ байдаг. Бид нар бол дотооддоо 160 га хүрэхгүй тийм бага хэмжээнд бол тариалт хийдэг учраас жилдээ Бүгд найрамд хятадд бол улсаас 4.7 сая долларын импортын сарамс авдсан байна. Энэ ойролцоогоор нэг 20 тэрбум төгрөг гэсэн үг. Тэгэхээр энэ асуудлыг шийдэхэд бид нэр ажилласан. Тэгээд ажиллаад энэ 7 жилийн хугацаанд ямар үр дүнд хүрсэн бэ гэхээр энэ Монгол сарамсны нутагтсан элит үр гэж чимээ гаргаж авсан. Энэ нутагтсан элит үр бол 1985 оноос хойш хийгдээгүй Монгол сарамсны үр шинжилгээ ажил болсон гэж бид нэр үзэж байгаа. 1600 га талбайд сарамс тариалтын чинь бол бид нар 20 тэрбум төгрөгийн зах зээлийг хамгаалах гэдэг нэгдүгürt. Хоёрдугаарт дэлхийд дээр сарамс гэдэг зүйлийг одоо хамгийн том импорт экспортлогч орн Хятад улс үгүй. Манай улс ч гэсэн тэнцээс авч байгаа.